Манай намайг Мишель гэдэг HDS компани ажилтан амар даатгалтай ажиллаад одоо 2 жил болж байна. Манайх даатгалын гэрээнүүдийг бичгээр одоо захимаар хийгдсэн гэрээнүүд, утсаар хийгдсэн гэрээнүүдийг манайх бичгээр хүргэж өгдөг байгаа. Энэ хүргэлтийн ажлуудыг хариуцсан ажилтдаг. За тэгээд даатгалын гэрээнийг хүргэж өгч байгаад өөртөө нэг тохиолдсон юм яриа л. Манайх нэг даатгалын гэрээ чингэл дээр хүргэж болоод настай барь ихч байсан юм аа. Тэгээд уцаар холбогдоод хойш өгсөд баруун зүгэр ингээл одоо мартчих нэлээл нэг иргэдэг нэг тийм хойш урагш иргэсэн нэг тийм байсан. Тэгээд тийш хүргэж өгөө явж хахад нэг гудмаар ороод баруун иргээл нэг голын ирэг дээр тулаад ирсэн. Тэгээ нөгөө ихч рүү залгаад заагч нөгөө нэг гэрэг авчаад ирлээ нэг гол тулчаад болдог гэсэн. Нөгөө ихч минь голын нөгөө талаас даллаад өө ихч нэнд байна. Яаж авах вэ гэд. Би буруу орсон юм болов. За би юуцэн танд аваач гэдгийг тэгэл маань нөгөө ихч минь хөл мотоо босч байгаа алхаж малгаж ингээд хол явахаар хэцүүдэг гэд. Энэ голынх нь иргэн нөгөө талд нь аваад чиж өгöd. За бүх юм одоо юм хөгжөөд өстө амар болчихжээ утсаар бид нар ингээд яриад машиныхаа даатгалыг хийгдчихдэг. Өстө бүх юм амар болсон байна. Миний хөө маргааш хүүгийнхэн машины даатгал хийлгэж дахиад үргээд аваад чадах гэдэг. Тэгээ гэж байгаа. Маргааш бас дахиад нөгөө газар л дараагийнхнууд очиж тустай олоод байцсан. Нөгөө талд нь очив. Тийм асуудал гарчихсан. Манайх ер нь 10-аас 15 гэрээг ер нь өдөрт амрын гэрээнүүд өргөж өгдөг байгаа. Хагасаа бүтэнсээ өдөр нэг өдөр өргөж өгдөг. Амралтын өдрүүдийн аль нэг өдрүүд. Хагасаа 5 дахь авсан бол хагасаа өдөр нь, өдөр авсан бүтэнсээ өдөр. Өнөөдөр авсан бол маргааш заавал өргөж өгдөг гэдэг тийм журам байна. Ерөнхийдөө бүгд ер нь их ам сайтай байдаг. Баярлалаа хүргээд ирдэг болсон байна. Бид нар гэрээгээ ингээд уцаар яриад та нар ингээд өрөөдөг ч маш сайхан байна. Бүх юм амархан болж тээ одоо амрал болсон байна гэл. Айгу ихтэй. Нам сайтай байдаг бүх юм. За хүндрэлтэй асуудал гэвэл нэг гэр ороолын альдууд л жоохон хаягжилтал жоохон магадгүй. Яг тэнд хаягн дээр очингууд нөгөө гудам байхгүй ч юм уу, тоот нь байхгүй ч юм уу. Тэгээ нөгөө хүмүүстэй холбогдоод буруу гудмаар орсон бол ингээд хаягжилтын асуудал дээр гэр ороолын л асуудал байдаг. Тэрнээс өөр л хүндрэлтэй зүйл байхгүй. Тэгээ олон хүн баярлуулдаг л гэж боддог нь ажиллаараа ингээд хүргэж өгсөн. Дагаад хүмүүсийн ажлыг бас амар хөнгөвчлж өгч юм. Цаг завын хэмнэж өгч юм. Маш их одоо тэгээд хүмүүс тус даатгалын гэрээнүүд нь хүргэж өгч удаас баяртай байдаг.